Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнд ариун-хүчээс нийгэмдгийн стандарт Монгол орчуулга төслийн галгийн шинжилгээний тухай тайлбарлая. Саяхны хүртэл бид Орос хэлний бичлэг дуудлагад суурилсан галгийг монгол хэл дээр баримталж ирсэн. Харин бид их хэл дээрх бичлэг дуудлагыг тусгасан галгийн шинжилтийг хийж байна. Жишээлбэл бид Солонгос улсын нийслэл Сөүл хотыг бид Орос хэл дээр тулгуурласан галгаар явдаг байсан. Яг үнтэй адилханаар бас Улаанбаатар гэдэг нэр маань Орос хэлэн дээр суурилсан Улаанбаатар гэдэг галиг англи хэл дээр явдаг байсан бол одоо дэлхийн хэмжээнд монгол хэл дээрх их дуудлага дээр нь их бичлэг дээр нь суурилсан Улаанбаатар гэдэг галиг илүү дийлэнх болж байгаа. Саяхан гарсан монгол хэлний журмалсан тойлын арт талд нэлээд олон улс орны нийслэл нэрийг шинжилсэн ийм галгаар өөрчилсөн байгааг та бас олж хараарай. Израиль улсын нэрийг урд нь ихэвчлэн зөөлний тэмдэгтээ бичдэг байсан бол тус тальд зөөлний тэмдэггүйгээр зааж өгсөн. Мөн бас Израилийн нийслэл Иерусалим хотыг хагас хийгээр бичиж байгаа. Йордан улсын нэрийг мөн бас хагас хийгээр эхлүүлж бичиж байгаа. Журмалсан тальд Библиэлд гарч байгаа улс орны нэр инхүү өөрчлөгдсөн учраас бид стандарт Монгол орчуулгадаа журмалсан тойл дээр зааж өгсөн энэ галгийг баримталж байгаа гэдгийг та бүхэнд бас хэлье. Цэ Дамдын сүрэн Б Осор нарын Монгол үсгийн дүрмийн тойл гэдэг номонд гадаад үгийг бичих тухай 49-р бүлэгт ингэж заасан байдаг. Ойрмог гадаад хэлнээс аваад гадаад үг гэдэг нь нийтэд мэдэгдэж байгаа үгийг бичгэд уг хэлний дуудлага ба бичгийн дүрсийг харгалзнаа гэсэн ба. Мөн 49-ийн 3 дугаар заалтад гадаад үг бол монгол хэлний эгшиг зохицох ёс, балархаа эгшигийн дүрм ба гээгдэх эгшигийн дүрмийг дагахгүй гэсэн ба. Нэгэнтээ монгол хэлний дүрм маань үндсэн зарчмыг биднэрт зааж өгж байгаа учраас бид энэ хоёр заалтыг үндсэн зарчмаа болгосон. Дээрээс нь бид Библиэс орчуулж байгаа үед бид бас геврей, арамей, грек хэлтэй хэлний онцлогийг бид бас баримтлалаа. Тэгээ та бүхэндээ бид галгийн шинжилэлдээ баримталсан 6 зарчмыг тайлбарлая. Нэгдүгüүрт бид их хэл дээрх дуудлагыг баримталсан. Энэ бол хамгийн чухал зарчим байгаа. Тухайн оноос нэрийг еврей, арамей, грек хэл дээр хэрхэн дууддагтай дөхүүлэхийг бид зорьсон. Өмнөх орчуулгууд ихэвчлэн англи хэлнээс авсан орчуулга дээрх галгийг баримталсан байдаг бол одоо бид Библийн их хэл дээрх галгийг энд баримталж байна. Хоёрдугаарт бид үгийн өргөлтийг онцолсон. Үгийн өргөлт маань тухайн үгийг зөв дуудлагатай болгож өгдөг, бас утгатай болгож өгдөг. Еврей хэлний үг нь ихэвчлэн үгийн төгсгөлийн үе дээр өргөлттэй байдаг. Тийм учраас бид үгийг галагчлахдаа яг энэ өргөлттэй үеийг нь урт ихшгээр бид бичиж өгсөн байгааг та ажиглана. Жишээлбэл Адам гэж 2 дугаар үе дээрээ 2 аатай, Хава гэж сүүлийн А 2 урт ихшгээр аагаар бичсэн байгаа. За бидний баримталсан 3 дахь зарчим бол их хэл дээрх утга. Монгол нэр, газар усны нэр бүгдээрээ ихэвчлэн утгатай байдагтай адилхан еврей, арамей, грек хэл дээрх оноос нэр ихэвчлэн утгатай байдаг. Тэгвэл тэр үгийн үндэсэнд байгаа язгуур ихшгүүдийг, язгуур гээгүүлэгчийг хадгалж өгснөөрөө тухайн үгийн утгыг судлахад бас таньж мэдэхэд маш хэрэгтэй. Тийм учраас бид үгийн үндсэн утгыг хадгалахад энэ галагчлалын зарчимдаа баримтлалаа. Дөрөвдүгээр баримталсан зарчим бол их хэл дээрх үсгийн бичлэг. За галагчилсан үгийг эргээгээд их хэл рүү нь хөрвүүлэхэд тухайн их хэл дээрх бичлэгтэй аль болохоор дөхүү байхыг бид зорьсон гэсэн үг. Монгол хүний амны хайрцаг маань их хэл дээрх энэ бичлэг дуудлагыг хэлэх бүрэн чадвартай нь бас бидний бас нэг давуу тал байна. 5 дугаар зарчим маань эгшиг зохицох ёс. За өөрөөр хэлбэл эр эгшиг орсон үгэнд эм эгшиг холихгүй байх, эсвэл эм эгшигтэй үгэнд эр эгшиг холихгүй байхыг аль болохоор хичээлээ. Гэхдээ энэ зарчим баримтлагдаагүй үгнүүд бас байгаа. За 6 дугаар зарчим маань монгол хүн хэлэхэд эвтэйхэн байдлыг бас тодорхой хэмжээгээр бид харгалзаж үзсэн. Бас зарим үг галгаараа хэрвээ дуудах юм бол монгол хэлэн дээр арай өөр утгатай болчих магадлалтай тийм үгийг бид жижигхэн өөрчлөлтийг хийсэн байгаа. За тэгээд дээрх 6 зарчмыг бид баримталсан байгаа дэлгэрэнгүй тайлбарыг манай Bible Smo гэдэг аппаас та бүхнийг уншаасай гэж хүсэж байна. Тэгээд бидэнд хүргэх санал,
хүсэлт бас шүүмж байвал бид нэр дуртаяа хүлээж авах болно. Анхаарал тавьсан танд баярлалаа.